2012 оны 2 сарын 16. Өглөөний 6 цагт Дана гэртээ унтаж байх үеэр Наталья бас нэг хамсаатантайгаа түүний байр руу хаалгаар биш балконоор нь дамжин нэвтэрч унтаж байх Дана дээр очин сэрэнгүүтээ хэрүүл хийж эхэлсэн байна. Тухайн үед Наталья харт амхинд мансуурсан байсан бөгөөд харталтандаа байж ядан Данаг элдвээр доромжилж түүний гэрээс нь гарахыг шаардсан ч явж өгөхгүй. Нөхөртөө нь явалтаж хайр дурлалын романс үүсгэсэн зэрэг зохиомол зүйлсээ ярьж орилсоор байсан. Сайн байцгаана уу? За сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За хэрэг рүүгээ шууд оръё. Энэ дугаарт би Дана хэмээх бүсгийн амьдрал тохиолдсон аимшигт хэргийн талаар ярих болно. Энэхүү хэрэг 2012 оны 2 сард болсон бөгөөд Данагийн биеийн 64% нь түлэгдэж 3 дугаар цэргийн түлэгдэлт оноштойгоор амьд гарах магадлал нь маш багатай эмнэлэгт хүргэгдэж комонд ордог. Энэхүү хэргийг ярьж эхлэхээс өмнө түүний гэр бүлийн тухай танилцуулж өгье. Тэр дээрээ 2 эгч мөн 2 ихэр ахтай, түүний ээж нь Македониагаас харин аав нь Сербиас гаралтай Австралид нүүж ирсэн цагаач айл юм. Тэр багаасаа л өөртөө маш ихтэй, элен далангуй, маш хөгжилтэй, галзуу, хувцлагтай ч гэсэн бусдаас өөр сонин садан хувцалж бүхний анхаарлын төвд байж чаддаг тийм үзэсгэлэнтэй бүсгүй байсан байгаа. Түүний эцэг эгч хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг. Ээж нь сургуульд сурч чадаагүй учраас хүүхдүүдэд боловсрол ямар чухлыг нь ойлгуулж бүхнээ зориулдаг тийм нэг гэр бүл байсан байгаа. 2005 онд Дана Эдит Ковен их сургуулийг зар сурталчилгаа харилцаа холбоо гэсэн мэргэжлэр бакалаврын зэрэгтэй хамгаалж төгссөн. Төгсөөд удалгүй тэрээр том хичээх компанид ажилд орсон. За ингээд ажиллаж хийж амьдрал нь хэвийн үргэлжилж байсан байгаа. Хэрэг явдлын талаарх сэдвүүрэн 2010 онд Perth Crown Casino-д нэгэн залуутай танилцсан явдлаас хойш эхэлсэн. Тухайн үед Зул сарын баярын үдшилэг болж байхад Эден Ханданович гэх залуутай танилцсан. Тэд хэсэг яриа өрнүүлж байсан бөгөөд уг залуу Македониагаас гаралтай байсан тул ярианы сэдвч нэлээд өргөн байсан. Тэд хагас цаг ярилцаад салсан бөгөөд тэдний хооронд ямар нэгэн өөр дотн зүйл огт өрнөөгүй ч гэсэн тэр эхнэрээсээ салсан тухайга яриандаа хэлжсэн байгаа. Эдний эхнэрийг Наталья гэдэг бөгөөд тэд үнэндээ гэрлэлтээ салгаагүй, зүгээр л хоёр тал тустай амьдарч исэн хоёр хүүхдийн эцэг эх байсан. Наталья ч мөн Македониагаас гаралтай бөгөөд энэ тэнд уулзалтан дээр Данатай таарлддаг байсан. Мөн хоорондоо дундын найзуудтай тийм бие биенээ зүс таних хүмүүс байсан. Эдэнтэй танилцсанаас 3-7 хоногийн дараа Наталья Дана руу залгаж бид салаагүй, би Эдэнтэй хамт байна гэх зэрэгээр ярьж түүнтэй таарлдуулгаална. Надтай таарлдвал чи үгсэн гэж мэдэрээ зэрэг маш их хараал урсган ярьдаг болсон байна. Маш их хараал зөвхөл үзэн ядалтын мессеж, дуудлага ирдэг байсан ч Дана хизээч Натальяг өөрт нь жинхэнэ утгаар нь хор хөргөнө гэж зүүдлээгүй. Үнэндээ Дана Эден хоёрын дунд ямар нэгэн дотн харилцаа юу ч байгаагүй. Цаашид ч харилцаа нь үргэлжлээгүй, бүх үннээ хэлж тайлбарлах гэж оролцсон ч Наталья юу ч сонсохгүй зөвхөн өөрийнхөөрөө хараасаар байсан. Энэ харталт нь салахгүй ерөөсөө үргэлжилж явсаар агаад тэрхүү аимшигт өдөр ирсэн байна. 2012 оны 2 сарын 16. Өглөөний 6 цагт Дана гэртээ унтаж байх үеэр Наталья бас нэг хамсаатантайгаа түүний байр руу хаалгаар биш балконоор нь дамжин нэвтэрч унтаж байгаа Дана дээр очин сэрэнгүүтээ хэрүүлж эхэлсэн. Тухайн үед Наталья харт амхинд мансуурсан байсан бөгөөд харталтандаа байж ядан Данаг элдвээр доромжилж түүний гэрээсээ гар гэж шаардсан ч гарч өгөхгүй байсан. Нөхөртөө нь явалтаж хайр дурлалын романс үүсгэсэн зэрэг зохиомол зүйлсээ ярьж орилсоор байсан байна. Өөрийн бодлоо бусдад тулган хүчээр орж ирснээр зогсохгүй тэрээр биедээ авч явж исэн харт амхиа татаж эхэлсэн. Энэ нь crystal meth байсан бөгөөд гал асааж харт амхиа хэрэглэж эхлэхийг нь хараад Дана маш их уурлаж хаалхан онгойлгон тэр хоёрыг гарахыг шаардаж гарт нь байсан галыг нь булааж авах үеэр Эден хаана байгаа надад хэлтэхгүй бол би чамаа галтлаа шүү гэж занл хэлсэн. Бодож амжихын зургуу тэрээр шингэн мэдтэй байсан шилнийхаа тагийг онгойлгоод шууд Дана руу цацсан байна. Дана тэр дороо шууд шатаж эхэлсэн. Яагаад гэвэл гараас нь галыг булаагаад авчихсан байсан шүү дээ.
Тэгээ маш хүчтэй гал түүний биеийг нь бүрхэж нүрээ гараараа даран орилж эхлэхэд Наталья болон хамсаатан нь маш чангаар инээж шоолон зогссноо байрыг хурдан орхих хэрэгтэйг ойлгоод шууд л гараад явсан байна. Бүх газар биеийнх нь бүх хэсэг галаар бүрхэгдэж тисхийн аргагүй өвдөлт мэдрээд Дана шоконд орон шууд галтайгоороо явж ус гоожуулаад галыг унтраахыг оролцсон ч энэ нь химийн бодис учраас амархан унтрахгүй байсан нь үнэхээр аимшигтай. Зүгээр л түлэгдээ зогсохгүй бодис арсыг нь идэж давхар түлэн хитгэн хормын туршид амьд тамлалыг мэдэрсэн. Тэрээр уйлж ойрлон аврал ирж хажуу хөршийнхөө хаалгыг тогшиж байсан бөгөөд хөршин тус болж яаралтай түргэн тусламж дуудаж өгсөн. Өөр нэг хөршин түүнийг ванны өрөөнд оруулан шүршүүрийн доор зогсоож байсан ч тэр хашгирсаар уйлсаар байсан. Шүршүүрийн ус хүйтэн байсан бөгөөд биен дээрх шархан дээр нь тусалж байгаа нь яг хүчлээр бороо орж байгаа юм шиг биеийг нь өвтгөж байсан тухай сүулт ярилцлагандаа дурддаг. Дуудлага авснаас хойш түргэн тусламж 4 минутын дотор л ирж Данаг Royal Perth гэмэх эмнэлэг рүү шууд хүрэхээр авч явдаг. Энэ эмнэлэг нь Австралид дах хамгийн шилдэг түлэнхийн эмнэлэг байсан. Түүнийг эмчнэр хараад л шууд аврах боломжгүй гэж үзчихсэн. За түүний яаралтай туяагаар түлэнхийг эмчлэх хаалгаанд оруулж нойрсуулах шаардлагатай болсон. Дана комонд орж хэдэн өдрийг маш хүнд байдалтай өнгөрүүлсэн. Хүний арьс нь биеийг бүхэлд нь халдвараас хамгаалж идэх юм байна л да. За тэгээд хэрвээ арьсгүй болчих юм бол бусад зүйлсээс маш хурдан халдвар авдаг бөгөөд 2 цагийн дотор бохирдож 4 цагийн дотор биед нь халдвар орон бусад төрлийн өвчин үүсгэх эрсдэлтэй нүүр тулсан байгаа. Энийг ч эмчнэр сүлд нь гэрээхэнд нь хэлсэн байдаг. Түүний түлэгдсэн арьсыг биенээр боож халдвараас давхар хамгаалах хэрэгтэй болсон. Дана комонд орсон тул энэ хэргийг хэн үйлцсэнийг тухайн үедээ хэн ч мэдэхгүй байсан. Эгчин нөхөр хүүхдийн хамт машинд явж байх үедээ радиогоор шаргал үстэй 20 гаруй насны бүсгүй өөрийн Rivervale дэх байранда халдлагад өртөн эмнэлэгт яаралтай хүрэгдсэн байна гэх мэдээллийг сонсоод Дана биш байгаадаа гэж бодоод утас руу залгасан ч холбогдохгүй байсан болохоор жолоогоо шууд эргүүлэн тэдний гэрлүүн явж шалгахаар болсон. Гэрт нь очтол маш олон цагдаа нар гадаа нь ирээд бүччихсэн байсан. Тэр цагдаа нарт бичих баримтаа үзүүлэн түүний эгчин байна минь дүү хаана байна гэж асуухад тэр аль хэдийн эмнэлэгт хүрэгдсэн байгааг нь олж мэдсэн. Данагийн ээж нь Royal Perth эмнэлэгт ажилладаг байсан бөгөөд охиноо ирэх үеэр яг ээлж нь таарад ажиллаж байсан баг. Өглөө хүрэгдэж ирсэн болохоор Данагийн эгч Светлана ээж рүүгээ залгаж хэлсэн. За ээж нь охиноо хараад ч танихгүй байсан бөгөөд танихын аргагүй боллоо нүүр болон биеийн шатаж өглөөт эмнэлгийн орон дээр хөвтөжсэн. Жижигхэн биеийн хавдаж томроод итгэхэд ч бэрх явдалтай учирсандаа гэр бүлэрээ гашуудалд автаад өдөр шөнөгийн хувийн асаргаа хийж эмнэлэгт өнгөрүүлсэн ч эмч нарын зүгээс мэдээллийг нь хязгаарлан биеийн байдлын бүх процессыг нь ярихгүй байсан. Учир нь маш хүнд хэмжээний түлэгдэлтэй байсан учраас эдгэрэх үйл явц нь маш удаан үргэлжлэх хугацаанд нь босод хүчин зүйлс нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүйснийг ээжд нь хэлсэн баг. Данагийн бие өвчнөдөө шаналж байх үеэр цагдаа нарч энэ хэрэг дээр яаралтай ажиллаж эхэлсэн. Комонд ороод мэдээлэл өгөх боломжгүй байсан тул цагдаа нар түүний эгчийг олон нийтэд мэдэгдэл хийж хэрэгтнийг илрүүлэх тал дээр туслахыг хүссэн. Тэр мэдэгдэлтэй дүү минь эмнэлэгт ухаангүй өвчнөтэйгөө тэмцэж байна. Хэрэгтнийг дүүд нь урчруулсан зүйлээ өөрөө илчилж цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхийг хүсэж байна гэж хэлсэн байдаг. Гэмт хэргийг таслан зогсоох тасгийнхан уг хэргийг илрүүлэхэд маш шуурхай ажилласан бөгөөд мөрдөгч Дэвид Джонсон уг хэргийг гардан авч Данагийн найз нараас мэдээлэл аван хамгийн түрүүн Кавказ гаралтай 20 гаруй насны шаргал үстэй эмэгтэй хүн байх хамгийн том магадaltaйг нь мэдээд мөрдөх ажиллагаагаа эхэлсэн. Ингээд найз нөхдөөс нь мэдээлэл цуглуулж сэжигтэн Наталья Димитровский хэмээх эмэгтэй болохыг мэдээд шалгаж эхэлсэн. Цагдаа нар эхлээд түүний гар утасны дуудлага бүрийг хянаж эхэлдэг. Нөхөртөөгөө олон дахин дуудлага хийж байгааг нь олж илрүүлсэн бөгөөд нэг дуудлагандаа тэрээр үсээ будаж бор болгох тухайгаа ярьдаг. Учир нь тэр цагдаа нар 20 гаруй насны шаргал үстэй бүсгүйг хайж байгааг нөхрөөсөө олж мэдээд ийм шийдвэр гаргаснаа уцаар ярьж өргсөн.
Тэрээр бусад олон дуудлагыг хийхдээ Македониан хэлээр ярьж байсан бөгөөд цагдаагийн газарт уг хэлээр маш сайн ярьдаг ажилтдаг байсан тул төвөггүй орчуулж мэдээлэл бүр нь задарсаар байсан. Ингээд Македониан хэлээр ярьж байх үеийн хамгийн том мэдээлэл задарсан нь тэрээр хэрэг гарснаас 8 хоногийн дараа өөрийн ахтайгаа утсаар ярин өөр газар зүхтах гэж байгаагаа хэлж орхисон. Тэрээр 4 цагаас нислэгтэй тул онгоцны буудал дээр 3 цаг гэхэд очсон байх ёстой гэж хэлэхэд ах нь арай эрт 2:45 үед очоорой гэж хэлдэг. Тэр дамжих нислэгээр Македониа руу нисэх гэж байсан байна. Харин тэрээр өөрийг нь цагдаа нар мөшгөж байгааг огт юусэн мэдээгүй. Цагдаа нар яаралтай онгоцны буудал руу хөдлөхөр болдог. Наталья зогсоол дээр машинаа тавиад хурдан алхасаар бүртгэл хийгдэж байх үеэр терминал руу орохоор явдаг. Тэр цагаасаа хоцорч утсан байсан. Харин мөрдөгч Дэвид Джонсон болон тэдний баг аль эрт очиод хүлээж исэн бөгөөд Натальяг шалгангаар орохын өмнө Дэвид түн дээр очиж өөрийгөө танилцуулаад түүнийг Данагийн хэрэгт с ิจ гтнээр баривчилж байгаагаа хэлж гавлан баривчилж авч явдаг. Мөрдөгч Дэвидийн ярьснаар түүний мөрдөж байсан урдны хэрэгүүдээс Данагийн энэ хэрэг хамгийн хүнд бөгөөд аимшигтай харгас хэрэг байсан талаар хожим нь сэтгүүлчдэд ярьсан. Үйл явдал болсноос 10 хоногийн дараа буюу 2 сарын 26-нд Дана комносоос сэрж болж өнгөрсөн бүх процессыг бодон тисэх арга өвдөлтийг мэдэрч амьдрал нь тэр чигтээ нурсан мэт санагдаж өнгөрсөн муу бүхнийг хүлээн зөвшөөрч одоо байгаа байдалтайгаа эвлэрхээс өөр зам үлдээгүйг ойлгосон байна. Өнгөрсөнд байсан Дана одоо үеийн Дана хоёрын хооронд асар том ялгаа бий болсон. Түүний арьс насан туршид нь амьсгалахаа болсон байдаг. Энэ нь түүний биеэс хөлс ялгарахгүй гэсэн үг юм байна. Тэр өвчнөдөө шаналж байсан гууд гэр бүл нь сэтгэл зүрхэндээ маш их шарахтай, шаналтай үлдсэн. Бид тэр өвдөлтийг нь мэдрэхгүй ч Дана энэ бүхнийг биеэрээ туулсан хүн нь байсан юм. Ийм хэцүү цаг үеийг дайсандаа ч хүсгээргүй хэцүү байсан. Тэр өөрөө ч хоолоо идэж чадахгүй, ярьж чадахгүй, алхаж чадахгүй бүх зүйлийг эхнээс нь суралцаж хүнд бүхнийг давж байсан гэж ээж нь сүлд уйлж ярьсан байдаг. Биеийн шатаж зэрэмдэг болсон ч сэтгэл нь харин бууж өгөөгүй байсан. Биеийн 64% нь түлэгдэж, эдгэхдээ нөхөхөд маш хэцүү сорвчсан тул урдны хөөрхөн царай үгүй болж тэр байнгын масктай явах хэрэгтэй болсон. Тэрээр сүүлийн үед хийгдэж байгаа Radical Shine лазер эмчилгээний ачаар сорвин айжмдаа бүдгэрнэ гэдэгт итгэлтэй байсан байна. Гэмт хэрэгтэн хараа юу болсон бэ гэвэл тэрээр шүүх хурал нь Австралийн Перт дүүргийн хаалттай шүүх хуралдаанд Наталья Димитровскид 17 жил шоронд суух ялганоож 2027 оноос нааш давж заалдах эрхгүй байхаар шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр Данад нэх их таалагдаагүй учир нь гэвэл тэр төр зүр суугаад гарч байгаа. Дана насаараа энэ байдалтайгаа амьдрна. Тэр хэсэг хугацаанд ч болов айх аюулгүй амьдарч болох гэдэг нь түүний хувьд баярлах зүйл нь байсан. Би амьдралыг сонгосон, магадгүй өөрийнхөө царайг хараад амьдрал утгагүй санагддаг ч гэсэн хизээч бууж өгөх талаар бодож байгаагүй. Энэ бүхний ард даван туулаад эргээд харахад надад итгэл байсан. Гэр бүлийнхэн минь миний ард бат зогсож бүхэл талаар тусалж дэмжиж хичээж байхад би юунд бууж өгөх ёстой вэ? Хэдэн жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй олигтойч хөдөлж явж чадахгүй амьдэрсэн 200 гаруй удаагийн мэс заслыг давж гарсан. Өөрийгөө амьдрах хувь тавилантай гэж үздэг учраас үүнийгээ батлан харуулж босч ирэх хэрэгтэй байсан хэмээн сүлд дурсан ярьдаг. За түүний талаарх сүүлийн үеийн мэдээлэл дуулгахад тэрээр одоо косметик эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд сорив эдгэх эмчилгээ хийдэг эмч болсон байгаа юм. Өөрөө энэ бүхэнд суралцсан, сертификат авч албан ёсоор төлөнхийн, гэмтлийн, бусад төрлийн шархны, ойдлын, шивээсний үлдэц, арьсан дээрх сорив, арилгах лазер болон тарилгаар эмчилж давхар сэтгэл санааны зөвлөгөө өгдөг юм байна. Тэрээр өөрийнхөө амьдралын талаар Worth Fighting For гэх номооч хэвлүүлээд гаргасан байна. Ийхүү харт амгчин эмэгтэй утга үндэслэлгүй хардталтаас болж олон жил шаналж явсан эмэгтэй эцэст нь хэрхэн өөрийгөө хүчрхэг болохоо харуулж улам бүр хичээсээр байгаа түүхийг хүргэлээ. Түүний талаар мэдээлэл Google болон YouTube-д маш олон байсан тул яг тухайн үеийн процесс болон одоогийн байдлын талаарх мэдээллүүдийг
дор хаяж 4-5 сувгаас цуглуулan өнөөдрийн мэдээллийг бэлдсэн. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Энэ удаагийн хэрэгээр сурч авах 2 үг байгаа. За эхнийх нь suspect гэдэг угаагаа сэжиглэх гэсэн утгатай, suspicious гэх юм бол сэжигтэй. За хоёр дахь үг нь болохоор handcuffed гэж гарч ирдэг. За энэ докюментари дээр нэлээд олон удаа энэ гарч ирсэн. Натали онгоцны буудал дээр баривчлагдаад гавлуулаад гардаг гэдэг хэсэгтэр handcuffed гэж гарч ирдэг. За ингээд цаг заваа зарцуулаад бэлтгэсэн мэдээ